Би энэхүү хичээлээрээ 30, 60, 90 гурвалжин гэж нэрлэгддэг гурвалжны нэг онцгой төрлийг авч үзнэ. Түүнийг яагаад ингэж нэрлэх болсныг та мэдэх бах. Энэ гурвалжны өнцгүүд 30 градус, 60 градус, мөн 90 градусын хэмжээтэй байдаг. Мөн бид энэ видеон дээр 30, 60, 90 градус өнцөгт гурвалжингийн талуудын хоорондох харьцаа нь геометрт, цаашлаад тригонометрт маш их хэрэглээтэй болохыг харуулна. Гипотенузын уртыг x гээ. Гипотенуз гэдэг нь 90 градус өнцгийн эсрэг орших тал гэдгийг санаарай. Хэрвээ гипотенузын урт нь x бол 30 градусын өнцгийн эсрэг орших тал буюу хамгийн богино талын урт нь 2-ны x. Харин 60 градусын эсрэг орших талын урт нь хамгийн богино талыг язгуур дор 3-аар үржсэнтэй тэнцүү байдаг гэдгийг батлая. Бид энэ бичлэгэнд баталгааг хийх бөгөөд дараагийн бичлэгэндээ үүнийг хэрэглээг авч үзэх болно. Бид энэ бол үнэхээр хэрэглээ ихтэй үр дүн гэдгийг харуулах болно. Одоо гурвалжнаа зурж эхэлцгээе. Адил тал гурвалжин зурж үзье. Одоо байгуулсан адил тал гурвалжныхаа оройнуудыг А, Б, С гэж нэрлэцгээе. Тэгэхээр А, Б, С гурвалжин бол адил тал гурвалжин. Хэрвээ адил тал гурвалжин бол түүний бүх талууд тэнцүү урттай байна. Түүний талын уртыг x гэвэл энэ тал нь x урттай. Энэ тал нь x, мөн энэ тал нь x. Бид өмнө нь үзсэн ёсоор адил тал гурвалжны бүх өнцгүүд нь 60 градус байдгийг мэднэ. Тэгэхээр энэ өнцгүүд 60 градус байна. Одоо би энэ оройн цэгээс өндөр болгох гэж байна. Тэгэхээр оройн цэгээс доош өндөр болгоход тодорхойлолт ёсоор оройгоос болгосон өндөр нь суурьтай тэгш өнцөг үүсгэн огтлцсон. Мөн энд тэгш өнцөг байна. Энэ бол зөвхөн өндөр төдийгүй суурьтай перпендикуляр гэдгийг харуулах хангалттай ангийн баталгаа юм. Энэ суурийг яг таллан хувааж байгааг энгийнээр баталсан байгаа. Хэрэг та баталгааг өөрөө хиймээр бол бичлэгээ төр зогсоон харж болно. Үүний баталгаа нь 2 гурвалжин тэнцүү гэдгээс гарч ирдэг. Ингээд баталгаагаа эхлэе. Энэ огтлцлыг дээцэгье. Тэгвэл энд А, Б, Д, Б, Д, С гэсэн 2 гурвалжин үүслээ. Энэ тал нь тэдгээрийн ерөнхий тал болж байна. Энэ өнцөг нь яг энэ өнцөгтэй тэнцүү. Иймд хэрэв 2 өнцөг харгалзан тэнцүү бол 3 дахь өнцгүүд мөн хоорондоо тэнцүү байна. Ийм учраас энэ өнцөгтэй тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр энэ 2 өнцөг тэнцүү. Гурвалжны тэнцүүгийн тал өнцөг талын шинж өнцөг тал өнцгийн шинжээр А, Б, Д, С, Б, Д гурвалжингуудыг тэнцүү гурвалжин гэж баталж чадна. Бид өнцөг тал өнцөг эсвэл тал өнцөг тал гэж нэрлэгдэх шинжийн алийг нь хэрэглэж болно. Эдгээрийн алийг нь хэрэглэн эдгээр гурвалжингийн талууд тэнцүү гэж харуулж болно. Тухайлбал А, Д талын урт нь С, Д талын урттай тэнцүү. Тэгэхээр эдгээр талууд нь хоорондоо тэнцүү. Мөн бид эдгээр талуудыг хоорондоо тэнцүү гэдгийг мэднэ. Адил талд гурвалжингийн талын урт нь x гэдгийг санаарай. Энэ нь x урттай. Мөн энэ талын урт нь 2-ны x байна гэдгийг мэднэ. Бид энэ талын урт нь 2-ны x байна гэдгийг мэднэ. Бид зөвхөн талын уртыг 2-ны x гэж мэдэж байгаа биш, түүнчлэн өндөр болгоход энэ өнцөг нь тэнцүү өнцгүүдэд хуваагдаж байна гэдгийг харсан. Мөн энэ өнцөг 30 градус болж байна. Тэгэхээр бид аль хэдийн 30, 60, 90 гурвалжинг сонирхолтойгоор илэрхийлсэн байна. Энэ бол гипотенуз. Өндөр болгосноор энэ нь адил талд гурвалжинг 2 ширхэг 30, 60, 90 гурвалжинд хуваасан гэдгийг сая дурдсан. Бид 90 градусын эсрэг орших талын урт нь x гэж аль хэдийн тэмдэглэсэн байгаа. 30 градусын эсрэг орших талын урт нь 2-ны x байна. Үүнийг бид сая харууллаа. Одоо бид 3 дахь тал болох 60 градусын эсрэг орших талыг бодож олох болно. 60 градусын эсрэг орших тал нь энд байна.
Үүний уртыг өмнөд тэмдэглэсэн тэмдэглэгээ хэрэглэе. Тэгвэл энэ бол BD байна. Одоо бид Пифагорын теорем ашиглаж болно. BD-гийн квадрат дээр нэмэх нь энэ талын уртын квадрат 2-ны x-ийн квадрат тэнцүү гипотенузын уртын квадрат буюу x квадрат. Тэгэхээр BD-гийн квадрат дээр нэмэх нь 2-ны x-ийн квадрат. Энэ бол Пифагорын теоремоос шууд гарна. 2-ны x-ийн квадрат бол гипотенузын квадрат буюу x-ийн квадраттай тэнцүү. Би энэ гурвалжинг харж байна. Мөн би Пифагорын теорем хэрэглэж байна. Энэ талын квадрат дээр нэмэх нь энэ талын квадрат тэнцүү гипотенузын квадрат. BD-гийн уртыг олцгоё. BD-гийн квадрат дээр нэмэх нь 4-ний x-ийн квадрат тэнцүү 4-ний 4x квадрат. Энэ 4-ний 4x-ийн квадрат гэдэг нь x квадраттай тэнцүү байх нь мэдээж. Хэрэв хоёр талаас нь 4-ний x-ийн квадрат буюу 4-ний 1-ийн x-ийн квадратыг асвал BD-гийн квадрат тэнцүү 3x-ийн квадратыг хуваах нь 4 буюу BD-гийн квадрат нь 4-ний 3x-ийн квадраттай тэнцүү. Тэнцүүгийн тэмдгийн хоёр талаас язгуур авбал BD тэнцүү язгуурын дор 3-ыг өрших нь x. 3-ын язгуур бол язгуур дор 3, x-ийн квадратын язгуур бол x. Хуваах нь 4-ийн язгуур бол 2 болно. Ингээд 60 градусын эсрэг орших тал BD-гийн уртыг олоод дуслаа. Хэрэв гипотенуз нь x бол 30 градусын эсрэг орших тал нь 2-ны x, харин 60 градусын эсрэг орших тал нь язгуурын дор 3-ыг өрших нь 2-ны x болох буюу x-ийн утгаас хамаарч гарч байна.